Баяр магна. За Сүхбаатар аймаг Тусам дундын анхан шатны шүүх иргэний шүүх хуралдааныг нээснэ гэдэгтээ өнөөдрийн шүүх хуралдаанаар Баяр магнагийн ажилласан байдал тогтоолгохдоо иргэний эргийг хянаа хэлснэ. Нарийн бичгийн даргаас эрсцийг илтгэе бусад оролцогч суучих. За шүүх хуралдааны нийтлэг журмыг танилцуулъя. Шүүх хуралдааны оролцогч шүүхэд хандаж тайлбар мэдүүлэг өгөх үг хэлэхдээ суудлаасаа босно. Шүүх хуралдааны оролцогч асуултанд үгээр хариулна, толгой тохгүй, тохиод зангаа эргэлэхгүй. Шүүх хуралдааны оролцогч гар утасныхаа дуу гунтраа нь шүүх хуралдааны оролцогч шүүхийн шийдвэрийг уншин сонсоход байлцсан. За нэхмжлэгч Баяр магнагийн биеийн байцаалтай танилцъя. Хаанхын үндсэн яриат ба хаан төрсөн? За Сүхбаатар сумын үндсэн яриат хэдэн он төрсөн? За хэдэн настай юм? За эрэхтэй ясванц боловсрал мэрэгжил юу? Агротехникч. За оршин суугаа хаяг. За оршин суудаг. Хаана ямар ажил эрхэлж байна? За ургийн ов. Эцгийн нэр. Өөрийн чинь нэр. За суучих. За шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчийг зарлая. Өнөөдрийн иргэний шүүх хуралдааныг Сүхбаатар аймаг Тусам дундын анхан шатны шүүхийн шүүгч Болормоо бид даргалж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Жамин Доржиг оролцуулаа хийж байна. Бүрэлдэхүүн оролцогчоос хуулийн заасан үндслээр татгалзах хүн байна уу? За босч байгаад хариулъя. За хэргийн оролцогчийн эрх үүргийг тайлбарлая. Өнөөдрийн шүүх хуралдаанд Баяр магнаа нэхэмжлэгчээр оролцож байна. Суучих. Нэхэмжлэгч хүн бол шүүхт гаргасан нэхэмжлийн шаардлагаа дэмжих, өөрчлөх, татгалзах, эксгэх, багасгах эрхтэй. Мөн шүүх хуралдааны бүрэлдэхүүн оролцогчтой хуулийн заасан үндслээр татгалзах, шүүхэд хандаж санал хүсэл тавих, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох, шүүхээс гарах шийдвэрийг зөвшөөрүүл давзаал тохиомжл гаргах, шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авах үүрэгтэй. Эрх үүргээ ойлгосноо? За босч хариулъя шүү. За шүүх хуралдаанаар хэрэг хэлцэж эхлэхээс өмнө шүүхэд хандаж гаргаж өгөх бичгийн нотлох баримт байна уу? Санал хүсэл байна уу? За бах бол нэхэмжлэгчийн нэхэмжлийн шаардлагыг уншиж танилцуулъя. За Баяр магнаа миний бие нь 65 он Сүхбаатар суманд төрж өссөн, бага дунд боловсрал эзэмшсэн. За Дорнот аймгийн хөдөө аж ахуйн техникумыг агротехникч мэргэжлэр төгссөн. 83-аас 86 онд хугацаа цэргийн алба хаасан. 88 оны 1 сараас 89 оны 12 сарыг дуустал Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газар хийм цэвэрлэгээнд угаагч эндүүдэгчээр 2 жил ажилласан. Тэр үед нийтийн аж ахуй үйлчилгээний хийм цэвэрлэгээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагын цагаан хэрэглэл зэргийг угааж эндүүддэг байсан. 88-аас 89 онд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр тушаал шийдвэр огт байхгүй олдохгүй байна. 88 онд Сүхбаатар сумын 1-р багийн төлийн баяраар ахуулсан нийт ах үйлчилгээний хамт олонны зурагт Баяр магнаа миний зураг орсон байгаа. Бас 2 гэрчийн зураг орсон байгаа. 89 оны 1-2-3 сард ажилласан цалингийн зэс аймгийн архиваас авч авсрагуу Баяр магнаа миний өндөр насны тэтгэвэр тогтоолох бичих баримтыг нийгмийн даатгалын хэлтс хянаа Сүхбаатар сумын нийтийн аж ахуйд ажиллаж байсан хугацааны баримт бичиг авчир гэсэн тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр тушаал шийдвэр огт олдохгүй байгаа. Уг өргөдөлд 88 оны намар нийт аж ахуй ажилчдын төлийн баяраар гэрчийн зураг байгаа авсан. За зэргийг үндэслэн 88-89 оны 2 жилийн ажилласны байдлыг сэргээн тогтоож өгнө үү? За 88 оны 1 сарын 1-ээс 89 оныг дуустал юм уу? За энэ хугацаанд хаана юу хийжсэнээ тогтоолох гэдэг. Оныг дуустал хаана юу хийжсэн гинэ? Сүхбаатар сумын нийтийн аж ахуй үйлчилгээний газарт хийм цэвэрлэгээний за тасагт угаагч эндүүдэгчээр ажиллаж байсныг тогтоолгоно гэж байгаа юм байна, тийм үү?
За нэхэмжлийн шаардлагатайгаа холбогдуулаад ярих зүйл байна уу? Тайлбар байна уу? Сая уншиж танилцуулсан. За хавтас зэрэг цугларсан нот горомжийг шинжилэн судлаа. За нэхэмжил. За гэрч асуулах хүсэлт тэмдэгтэн уур хэмжээнд 70,200 төгрөг төлсөн баримт. За баяр магнаг иргэний үнэлэхний хуулбар. За энд Скватер сумын нийт аж ахуй үйлчилгээний төвд 89 онд эндүүдгчээр ажиллаж байсан Осрын баяр магнагийн цалин 89 оных гарсан байна. За энд ингээд за 88 оны намрагчсан сар Скватер сумын нэгдэр багийн төлөлийн баярт зураг гэсэн байна. За иргэний эрг үүсгэсэн шүүхийн ажиллагааны баримтууд байна. За гэрч асуулах хүсэлт гэрчээр улам ундрах бадам гэрэл гэрчийн мэдүүлэг өгсөн. За өмнө шүүх хуралдаанаар орж исэн тийм үү? Орж исэн. За хэдэн оноо тогтоолгосон? Хурлаар ороод хойшилсан юм уу? Хойшилсан. Хойшилсан. Та хойшилсан юм чинь хэрэгтчээ байхгүй л шүү дээ. Өмнө өөрөө орж исэн санагдаад бах. Өөрөө нэг тодорхой хугацаагаа тогтоолгосон биз дээ. Шүүхийн шийдвэрээр баримт олж ирээгээд гарсан юм уу? За За өөр шүүх хурал завсарлахаас өмнө хэлж ярих зүйл байна уу? За шүүх хурал төр завсарлаа. Дахин үргэлжлэж шүүхийн шийдвэрийг уншин сонсох нь. За та энд үлдчих би. Гарыг заяа.